Нэг жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуул болно. За төрийн тэргүүнийг сонгох сонгуульд намууд ямар лидерүүдэд нэр дэвшүүлэх вэ гэдэг нь цаг үеийн анхаарал татсан сэдв болж байна. За Монгол улсын төрийг ээлжлэн жолоодж ирсэн хоёр намын аль аль нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ хараахан сонгоогүй байгааг мэдэгдлээ. За сүүлийн жилүүдэд бүх шатны сонгуульд дараалан ялалт байгуулсаар ирсэн Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд сойх нэр дэвшигчээ тодруулахдаа бүх нийтийг хамарсан санал асуулга явуулахар шийджээ. За хэдийгээр ерөнхийлөгч нам бус байх ёстой ч энэ заалд тунхаглал төдий хэрэгжиж намуудын хамгийн нөлөөтэй улс төрж төрийн тэргүүний өрсөлдөөнд зодоглож ирсэн уламжлалтай юм а. За бид бүхэн эх оны ерөнхийлөгчийн сонгуульд парламент судалтаа улс төрийн хүчнүүд нэр дэвшүүлдэг. Энэ агуулгаар Монгол Ардын нам ерөнхийлөгчийн сонгуульд одоо оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо бид нэр дэвшигчийг хэрхэн нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг намын удирдлагын төвшөнд, өдөр зөвлөлийн төвшөнд ярилцж байна. За Ардын нам энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд бол ард түмэн ямар одоо ерөнхийлөгчийг хүсэж байгаа юм, хэнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байгаа вэ гэдэг дээр илүү төвлөрж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ агуулгаараа ард түмнээс намынхаа анхан шатны байгууллагаас ард иргэдээс асууж иж нэр дэвшигчээ тодруулах ийм арга гаргачлалыг, ийм одоо хэлбэрийг сонгож байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Ер нь бол 6 жилээр сонгогддог үндсэн хуулийн заалтаар 6 жилээр сонгогддог ерөнхийлөгчийн институтууд сонгогдоод улс төрийн намаас гишүүнчлэгөө болдог тийм ээ. Төрийн тэргүүнийг сонгодог энэ сонгуульд бол ихээхэн ачаал бүгдэл өгж байгаа. Тийм учраас бид нар холбогдох судалгаанууд хийж ард иргэдээс асууж ард иргэдийн хүсэн хүлээж байгаа тэр нэр дэвшигчийг ардын нам өөр дээр нэр дэвшүүлж ард иргэдэд санд болгоно гэдгийг хэлье. Ардчсан намын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх юм уу хараахан шийдэг байна. За ямар ч тач ард түмний хүсэх ардчсан ерөнхийлөгч болж чадах эрхмийг нэр дэвшүүлнэ гэдгээс илүү тайлбар алга байгаамаа. Ард иргэд ардчилсан Монгол улсын ардчилсан ерөнхийлөгчөөр ямар шаардлага болцдыг хангасан хүн ажиллах ёстой вэ гэж байгаа энэ шалгуур шаардлага цаг хүрээ бид нэр хэлж ард иргэдээс тодорхойлуулж тэр хүмүүсийн тодорхойлолт хүсэлтэнд нийцсэн илүү өндөр магадлалтай нэр дэвшигчийг тодруулж ажиллахад намын дөрвийн хүрээнд бусад хууль тогтоомжийн хүрээнд бид нар нийцүүлж ажиллана гэдгийг хэлье. За 2027 онд Монгол улс төрийн тэргүүнээс сонгох 9 дахь удаагийн сонгуулиа зохион байгуулсан. Тавшрамт дуртахад Монгол улсын ерөнхийлөгчөөр 50-наас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгоно. Улсын хурлд суудл бүхий намууд дангаараа буюу хамтран ерөнхийлөгчд тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх боломжтой юм а.